Манай эхнэр хэлдэг. Дандаа юмаа үзэж ав гэж хэлдэг. Оо ширхгээр энд байна. Энэ чамц юм бах та. Аги. Явъя. Шас сонсон ашлаа. Яа, бүрс. Бурхан минь. Дахианы жоохон махтай өндөртэй сонгонтой. Бүрсч салгалтай. Гасаж чадахгүй болов уу? Сайн авсан уу? Авсан. За одоо хэлээд очиод цайг авъя. Гэтэ яг тэгэл идсэн л биш үү? Болоо штэ. Сайн. Саха. Дэчгүй. Хамгийн хямдхан захна. Оо яа нэ гэхдээ үнэтэй байгаа. Баха. Харин тэгтээ одоо л эндээс би чи нөгөө нэг дахианы мха чанаад хэрчээд аваад ирсэн. Тэгээ бас хэд жоохон луун сармис бас үлдсэн. Тэдрийг аваад ирсэн болохоор эндээс яг авах юм аа бол мэдчихээн. Жижигхэн бас ногоо. Усын тий хөгжлөн бол шал өөр байна өө манай Таиланд. Тэгээд хамгийн гол нь бас 7 хоногийн хүнс гэдэг л жоохон асуудалтай. Би бол одоогоор яг Барсахаас нэг арай их үрцэн байгаад байгаа. Өндөг чинь нөгөө нэг бодлоор байгаа байхгүй. Юу ч үзье. За сонгон бол нэг ширхгийг аавна. Нэг томыг авчий гэж бодож байна. Тэгээд нөгөө нэг 7 удаа хоолох юм чинь. Хуваагаад хуваа. Гэтэ сонгон чинь гүү штэ сонгон чинь бас тэгж болдгоо лөө. Тэ нөө өндгөн дээр л нөө үний хувьд эднийх үнэтэй байгаа л та яалч. Өндөг рүүгээ явъя. Ах маань шантарх гэдэг. Гэтэ манай Орсаах ч юм бас айгуу тийм хоолны сахилга готтой хүн юм бэлээ. Угаасаа тэгэж айхтар их идэж яваадгүй. Ер нь өвс ногоо их иддэг хүн байлээ шүү дээ. Эрэгтэй хүн гэхэд эрэгтэй хүн ч одоо махцахнаас холдоод ирэхээр жоохон уурлаад байдаг ус. Би энэ өндгийг ширхгээр авмаарах яах вэ? 4 ширхгээр байна уу? Оо биш дээ. Чанцсан өндөг юм уу? Энэ болоо. Гэтэ энэ ягаад 49 энэ 45 гэдэг юм бол? Арай өөр. Тэгвэл хямдхныг авахмаарах юм. Гараад нөгөө нэг энэ тэнд явхад ширхэг мэрхэхээр хямдхан зарж байгаа өндөг авъя гэж бодож байна. Яг тэгэхээр миний сонгон, луун, дахианы мах чинь бүтэн хуурга болохоор дайны юм чинь надад нэг асуудал алга. Өглөө гол нь нөгөө нэг шарж идчих те чанаад идчих өндөг л олъё. За тэгвэл гарыг. Минийх бараг болчлоо. Эндээс одоо нөгөө нэг өртөг өндөртэй гээд би ч нөгөө айгүй баг худалдаа авалт хийж байгаа. Энэгээрээ л одоо илүү гарах байх гэж одоо найдаад байгаа шүү дээ. Тэгээд мэдгүй найдвар маань яаж дуусах юм байгаа. Гэхдээ энэ тэнд явж байгаа аялал одоо хөтөлбөртөөгөө явж байхад энэ тэнд хямдхан жимс таруул би авна. За энэ маань одоо хэд болд юм бол та бурхан юм байна. За мөнгө гаргаач. Мөнгө энд багш. Оо 8. Ямар гоё юм бэ? 8. Би чинь 100 баттай шнэ. Аяр хямдхан шүү. Нэг луу нэг сонгон болохоор тэгж байгаа хэл та. Махцах юм хум авсан бол энэ бас өндгөө л хямдхан авчих хэрэгтэй. Нэг 4 ширхэг өндөг байхад болно гэж бодож байна. 4 ширхэг өндөг энд болохоор үнэтэй байна. Тэгээ энэ чинь нөгөө нэг юм багцаар болохоор ширхэглэхгүй. Thank you. Най. Энэ нэг зоосно. Энэ одоо хэд юм бол? Энэ 10 юм шүү. Тэ ингээ 92. Тийм тэгээ 8-ыг авсан юм. Би одоо жоохоо дээр чи нөгөө нэг тэр захтай нь ойлголцохгүй. Тэгээ нөө захаасаа бас айгүй их мөнгөөр юу яатсан. Худалдаа авалт хийсэн гэж жоохоо бас тиймээс эндээс харин гоё хямдхан авцсан. Очоод гоё би дахианы маха дуунгаа сонгонтойгоо сайхан хуурга хийж идэх гэхээр л гоё санагдаад байна.
Бид нар юм супермаркетод ороод ирсэн байж байгаа. Тэгээд ер нь бол захаарах байсан юм да уг нь. Гэтэ одоо яг манай зохион байгуулагч маань эндээс хүнсээ авах гэсэн тийшээ. Угаалгын нутаг авчихв. Ягаад чи угаалгын нутаг авсан байхгүй юу? Гэтэ нэрнгээс ийм гоё Лаос, Тайланд гэж гоё орнуудаар явж иж гоё жимс идэхгүй явна гэдэгтээ бас жоохон 4 ширхтээ өндөг вэ штэ. Бас чанцсан юм байна. Үгүй энэ өндөг олон байгаад байна. 5 ширхэг өндгөл авмаар юм би. 25 бат. Энэний үн байхгүй юм л да. Энэ 29 бат. Энэ 29. Энэ 25 бат гэж байна. Шууд худалдаа авалт хийж болохгүй. Гэхдээ 25 бат гэдэг чинь надад 150 бат байгаа гэхээр ер нь үнэтэй юм байна. Тайланд бол үнэтэй юм байна. За энэ 150 г юм байна заяа. 150 г улаан лол 19 бат гэж байна. Тэснэ энэ нь болохоор 49 бат гэж байгаа байхгүй юу? 400 г 29 бат гэж байгаа байхгүй юу? 400 г 29 бат. 150 г нь 19 бат. 250 г нь 25 бат. Тэснэ энэ нь болохоор 400 г нь 29 бат гэж байгаа. Тэгэхээр энэ хэмтэн тусч байна. Энийг авъя. Гэхдээ би энийг 1 2 3 4 5 гингуудаа үлдээж жагаад Паттайя руу аваад явах юм байна. Энэ 400 г гэсэн байна. 400 г 29 бат. Агигоос гуйдаг юм уу? Агигоос хоёлаа 10 өндөг хуваагаад авчиг гуйд юм уу? Яа, бүр нойр үрээд ядраад өлсөд явдаг. Тэгээд чи өндөг авах юм уу? Өндөг авна л гэж бодсон. Гэхдээ жоохон үнэтэй санагдаад авсангүй. Харин тий, хараа надад ийм санал байна. За. Энд чи надад яг нэг 5 удаагийн хоол хийхэд 5 ширхэг өндөг хэрэгтэй байгаа байхгүй юу? За. Тэгэнгუთ энд чи ингээд яг 5 ширхэгтэй өндөг гэж байхгүй. Харин тий. Өндөг. Тэгэнгუთ энд ийм хамгийн хямдхан нь 57 бат гээд 10 ширхэгтэй өндөг байгаа байхгүй юу? Аха. Хоёлаа энийг гуйлаж аваад 5-5-аар нь хуваах уу гэдэг санал байна. Гуйлж болох юм уу? Болно шүү дээ. Шударгал юм тий. Тий. Хоёлаа. Хоёлаа энэний мөнгийг бол хуваагаад төлчихье. Тэгээд хоёлаа 5-5 өндөгтэй болно л гэсэн үг. Гэхдээ ахаа би татгалцлаа. За яагаад өндөг авахгүй мүү? Би өндөг идэхгүй. Би өөр юм авцсан өндөгний оронд. Оо за. Наача очсон яхаа тэгсэн чи яг бас надад үнэтэй санагдаа. Дээрэс нь нөгөө ширхэглэхгүй болохоор надад бас тийм санагдахаар нь би өөр юм авсан. Одоо нараас ч авахаар амар их мөнгө өрөх гээд байна. За ойлголоо. Sorry. Зүгээр. Хэрэггүй асуулаа. Хайрын ам. За. Ари. Заавал эндээс авах албагүй өстэй. Тэ? Тэгвэл болий. Тэгвэл захаас авъя. Угаасаа яг зөв юм байна. Агигийн зөв байна. Агигоос их юм сурлаа шүү. Энийг үлдэнэ. Болий. Hello. Нэг хотоос нэг хот руу явах нисэх явах замдаа ядарч байна. Тэгээ яг нөгөө Лаос яг байрлаад нөгөө нөхөлбөртөө яваад байхад бол гайгүйсэн. Тэгэхээр одоо өнөөдөр л жоохон ядрах байх гэж бодож байна. Маргаашнаас нөгөө буудалтай амраал өдөр гараад ах болохоор иш тишээ явахгүй болохоор гайгүй бах. Би урлагийн жүшний мэрэг сонгосондоо баярлалдаг. Яг тэгвэл амар урлагийн буян гэж би урлагийн буянаар Европын орнуудаар явж үзлээ. Америкийн хотуудаар явж үзлээ. Солонгос, Хятад тэгээ тоглолтуудаар зөндөө явж исэн. Тэгээд тэр чинь бас урлагийн буян шүү. Тэгээ одоо энэ 21,000-д ороод ингэ явж байгаа нь бас урлагийн буян. Тэ Монгол их орондоо хайртай. Монгол шиг орон хаач байхгүй. Монгол шиг тийм агаартай, жилийн 4 улиралтай. Энд яг ингээл ирээл аялал журмаар ирүүл гэхээс биш удаан байвал энэ халуунд байнгын халуун штэ. Бид нар ч нэг гоё хавар болж байна, намар болж байна, өвлийн цасаа үзэж байна, зуны халуунаа үзэж байна. Энд чинь хамгийн гоё орон. Монгол төрсөндөө маш их баярлалаа. Гол нь одоо жоохон хөгжчүүл тэгэл
Ер нь болох гээд байна да. Энэ нэг баларсан юм болоод юм. Байхгүй. Нөгөө нэг мөнгө солиулахад нэг зоосон мөнгө авсан шүү дээ. 11 бат мань алуулчихдаг юм. Нөгөө цүнхэнд байгаа юм болов уу? Баларсан. 11 бат олдгүй. Тийм зоосоор байсан. Машинд нөгөө цүнхөө үлдээсэн, нөгөө цүнхэндээ хийсэн болов уу? Карманд байхгүй. Яана. За гэс машинд очив тий. Йоо энд байсан байж тээ 11 бат маань хараа. Йоо энийг хайчлаа гэд бөө юм боллоо ш сая. 11 бат шүү дээ. За одоо тэ миний уутнууд байгаа. Одоо ингээд саадикап гэл явчих штэ. За. Саадикап. How much this one? 30. 1 kilo is 30 baht. Kapkunka. Kapkunka. Мөн билүү? Kapkunka. За ийм байна заяа. Болж ин заяа. Болж байна. Садика. How much this one? Oh. 1 kilo. Kapkunka. Хөшин чин саяны их ч надад үнэтэй хэлсэн байна. Энэ 1 кг нь 25 бат гэж байна. Тэр сая 30 бат гэсэн. Явах хэрэгтэй. Манай эхнэр хэлдэг. Дандаа юмаа үзэж ав гэж хэлдэг. 400 г улаан лойл 29 бат гэж хэлсэн заяа. Тэгэхэд энд 1 кг улаан лойл 30 бат, 25-аас 30 бат гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд энэчнээс ирж авсан нь их зүв болсон байна. Саадикап. Яа юу нэртэй байна. Хүүх. Энэ загас нэртэй гэсэн юм байна шүү дээ. Оо ширхгээр юм шүү. Ямар гоё юм бэ? Оо ширхгээр энд байна. Энэ чанц юм хта. Чанаагүй. Энэ юм бахта те. Энэ бүр 3 юм бахта. 1 5 4-өөр 54 гэж хэлсэн. 454 гэж хэлсэн санагдаад байна. Таиландаар хямдруулаач хийхэд юм бол за 4-ийг 5 гэдэг чинь 20-ыг 15-аар гуйж үзье. Hi. За би мөнгө гаргаад гооч те. Энийг барьж авах уу? 4-өөр 15 болгочих. Баярлалаа. Нэг өндөг нь 5 юм байна. Тэгээд надад ингээд нэг өндгийг 4-өөр өглөө 16. Маш их баяртай. Өөлөх гээд байна. Энэ ингээд би ч сая 20-ыг өгсөн 16 гэхээр энэ 4 байх хэрэгтэй. За 4 байна. Thank you. Янзэн гоё. Янзэн сайхан. Ах маань ер нь будаа ихэд юм шиг л будаа аваад яваад лээ. Би ч бас нэг жи ас гэдэг болохоор хуурай идэх юм будаа авахгүй байгаа. Төмөс бас авахгүй байгаа. Цардуул ихтэй. Тийм болохоор луун сонгон сармис дахианы махаар амьдрандаа өндөг хийдэг гэж байгааг харчих. Энэ ягаан чанцсан нөгөө нэг цуунд дарцсан өндөг гэхгүй юу? Тий. Can you read this please? Yes? Oh, thank you so much. Би сая энэ өндөг нь түүхийн өндөг мөн үү гэсэн.
Тэгэнгүүт нэг ширхэг өндөг ер нь 4 бат 3 мөнгө гэх юм уу та. За явж үзье. Өндөг бол энэгээр байхад юм байна. Yeah. Which one is the rare egg? Which one? Okay, just a minute. Okay. Kapkunkai. Харуулах бай. 5 өндөг. 20 бат. Hi. Thank you so much. Үгүй 5 өндөг л авч байна. Хямдруулж өгч штэ надад. Мэдхгүй би зүгээр хямдруулаад өгөөч л гэсэн. Окей. Kapkunka 20 баатаар. Тэ 5 өндөг. Болж штэ. Is this a most cheaper price? Most cheap price? Thank you so much. Thank you very much. За бэж 20 бат 2200. Чи дөнгөд ингээд боддоо 20 батыг 5 таваада нэг өндөг 4 бат юм уу? За одоо нөгөө ихчрүүгээр явъя. За 25 батын улаан лойлоо олно шүү. Hello again. 25. This price is Ania? yeah. 1 kilo. Only 5. Ania? 5. 1, 2. Oh, no. No. Only 5. 1, 2, 3, 4, 5. Okay, hip ma. Okay. Нэг сайхан босныг навнаа. Энэ хохоод хоёр. Би одоо ерөөсөө надад нэг ширхэг байгаа штэ. Тэгэхээр би 4-ийг авлаа. Тэ килограммынхаа үнийг 25 баатаар тий. Yes. Hey, look nung. No need. 10 bát. 4. Money. Okay. Kapkunka. Тэглэж 500 г улаан лойлыг 10 баатаар өгчлөө надад. Би ч харин надад одоо 121 баат үлдсэн байгаа байхгүй юу? Болж байна. Би бол маш сайн амжилттай явж байна. Ёстой болж байна. За энийг ёстой ясваран штэ 121 баатаа. Excuse me. 200 gram niกี่ขีด This one? Yes. Би хэлэхгүй шүү дээ. Чи миний нууц шүү дээ. Надад 200 г будаа хэрэгтэй байна. Хамгийн хямд үнээрээ өгөөч. Yes. 200, 300 г, 200 г юм байна л та. 6 бат. 6. 6 баттаар будаачлаа шүү. I have 1. Can you give me 5 baht? Өндөг улаан лойлтойгоо. За болсон. Ингээд явцгаая. Шангаа орхоо. Аврах том шангаа орхоо. Яг л Лаост байсан журмаараа өндөг улаан лойл будаа авчлаа. Тэгээ энийг одоо би 2 хоног эдэн 5 хоол бэлдэнэ. Өнөөдрийн хоол, оройны хоол, маргааш өглөө оройны хоол, нөгөөдөр өглөөний хоол гэдэг 5 хоол бэлдсэн. Тэгээд 151 бааттай энэ зах руу орж ирсэн. Одоо надад 115 баат үлдсэн байна. 151-ээс 115-ыг хастаа. Арай.
151-ээс 115 каста. 36 баатаар би 5 удаагийн хоол хийх хүнсээ цуглуулчлаа. За буудлын руугаа явъя. Аз болж Тайланд хөтөч залуу тэднийг үн боломжийн аялагчид ихэвчлэн үйлчлүүлдэг дэлгүүрт дагуулan ирсэн. Гэвч дэлгүүрт орсон даруйдаа манай хоёрын жинхэнэ тооцоолол эхэлж байна. Үн ханш нэг бүрчлэн харьцуулж, аль нь хямдав, аль нь удаан хүрэх вэ гэж нэлээд судалцгаалаа. Учир нь одоо тэдэнд мөнгө бүр үн цэнтэй болсон үе. Огийн энэ дэлгүүрээс хэрэгцээтэй зүйлс аваад худалдан авалтаа хурдан хийчихлээ. Харин Барса хүнсний захаас худалдан авалтаа хийлээ. Манай хоёрын сонгож авч байгаа зүйлс бараг л өнөөх дассан хүнснүүд хэвээрээ л. Нэг л төрлийн бүтээгдэхүүний дахин аваад байхыг харахаар идэх хоол ер нь өөрчлөгдөхгүй юм аа да. Гэхдээ яах вэ? Элбэг дэлбэг мөнгөтэй явж, үлдсэн хідэн төгрөгөө айлуулах удаан хүргэх хэрэгтэй шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Пока. Сингапурын номер 1 кофе Poca. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн гэрэг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel. Дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо энэ чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л да. Гэтэ орчин л доо. За тэгээд та бүхэн ийшлээш явах та travel sim. Өөх, энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 кансуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн оймон Самьян. Албан ёсны дистрибьютор Баясах хуулж. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Көстар.
Ээжийн хайрын илэрхийлэмж Orem Custard. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Даамнахаа сайхан олцохоор 20-р суугчид 21 шоу үргэлжлүүлсээр байна. Тэр идэж болох юм уу? Бабаш та. Хоёр идэж болно шүү. Идэж болно гэж байна. Идэж шүү. Дөрөв байгаа шүү дээ. Дөрөв нь яах вэ? Хөө бусдаас үнгүй юм идэж болохгүй. Ямар нэгэн байдлаар юм идэх юм бол хэмжээний $1 хаах идэж болно тийм үү гэж. Одоо эндээс идэнгүүт $1 торгуулах юм гэх юм уу? Ичилтэй байлаа. Одоо $1 өгөөд идчих үү? Тэгэлтэй. Доллар биш. Сая баатар солиулсан гэхэр чи. $1 хэмжээтэйгээд өгөх юм уу? Гэхдээ ингээ хамт орж ирж суугаад би Албаахгүй юу? эдгээр албаар ингэж байна. Албаар гэж яахгүй. Тэгэхээр хоёул бүр зөвөр идэхгүй болчихоо. Идэж болохгүй байна угаасаа. Албаар Хоёр энэ манай зургийг гараа. Шалсан мах байна тий. Ямар хэцүү юм бэ? Инхээр ч муухаштай өчтөр гол нь өнөөдөр бүр ингэж яг ингэж хамгийн амар үлссэн үед нь та нар ингэж байгаа юм байна тий. Өчтөр өдийг хоол идсэн тий. Лаост. Тэгээ богоонд бид нар юу ч хийж чадаагүй, хоол хийж чадаагүй, өглөө сая буугаад наашаа яваад хүнсээ цуглуулад 24 цаг болсон юм шүү. Яг үндэ бид амар бөөнөр өсөж байгаа шүү. Манай баг гэсэн өсөж. Та хэд амар өсөж байгаа шиг битээр ч гэсэн өсөж байгаа. Гэхдээ ингээ харуулад идж байгаа энэ хоёр ичихгүй хоёр үл яар. тэрийг буудалд маань аваачаад хоолоо хийгээд идгээд үлдэхгүй ягаад заавал дагуулж ирсэн юм. Яа чи на ариуна хоёр нөө хоол. Амттай гоё. Гэхдээ яг энэ шоу гэхлээр яг 24 цаг юу ч хийдэггүй. Байхад ёо тэгтээ амар ядарсан байхад тэгээд хоёулаа ингээ $1 өгөөд идэх гинэ. Байхгүй штэ. Айгүй штэ ганцхан доо штэ. Ёо би яг стресс гэдэг байна. Манай бодоод байна. Гол нь нөгөө нэг энэ 7 хоног болохоор $1 өгчхөөр бүр ингээд нөгөө нэг ямар ч мөнгөгүй болох гээд байна л да. Яха. Албаар тчихгүй юу да. Хоёулангийн тэгэл одоо яах гэж шүү дээ. Яг ийм богоноор яваад юу ч хийдэггүй. Өчтөр орой ядахта би саяш ор гэхээр ингэж амар ядрацсан юм чинь бас гэж бодсон чинь бүр ингэх юм байна шүү дээ. Ёо. Бод руугаа ёо. Машин суужи дөө. Тэр төрүүлээ явлаа шүү. Хөргүүлчихэл дээ. Үгүй уурлаг зүгээр. Үгүй энэ сууж одоо юу юм бэ? Үгүй энэ сууж амар хэцүү шүү дээ. Явж хоолоо хийж идэх. Хамгийн гол нь 24 цаг бүр юу ч хийдэггүй вагоноор яваад ингэж ядарчаад ингээ хоол хаа. Миний баг гар бод. Хоёлаа яваад хоолоо хийж идэх. Гомдоогүй. Үгүй. Та нар ч ерөөсө гомдоогүй явсан гэхдээ би яг өндөө гомдчихлоо. Ингэн гэж бодоогүй. Сая ийш оруулахаар нь би бүр амар бодлоо л доо ингээд бас ийм хугацаанд ингэж ядрааж байгаа юм чинь. Аги. Явъя. Шас сонирхолтой. Яа, бүр. Чи ингээ хоол газар заяа гэр бүлээс хоол авахад та нар амар муухай.
Өөлж байгаа юм уу? Та нар хүнийг өөлөөлчлаа штэ хөөе. Тэгтээ угаасаа ингээд амар мухайг өөрсдөө хоот идчихэд Хоёлаа амар удаа яваа өстэй наашаага 24 цаг. Хоёлаа бодолтой очиод олоо игээл идчих. Явъя. Sir, do you know our hotel? I know. Okay, let's go. Let's go. Явъя. Амар мухай зарж байна. Угаасаа битээ аваад ээ. Битээ аваад ямар мухай. Гомдсон би та нарт. Яа начтай юм яриад байгаа. Тэгтээ жоохон гомдлоо. Тэгтээ эхлээд нэг гол харлаад байна. Би 8 чанараас нэг уугаадах гэдэгхөө. Тэгчлээ. Одоо тэгээд намайг 50 би газ юмаа ээж идэх гэдэгхөө. Би тэгтээ нөгөө одоо бас зураг авахтай гарах гэдэг гарыг гэдэг байгаа болохоор нөгөө нэг хөөрхөн жоохон дахиагаа жоохон сонгонтой нэг өндөгтэй шараад идчихье гэж бодоод амин чанараа угаад. Амин чанар чинь бараг нэг хоол шиг байгаа даа. Тэгэнгүүтлээ энийг идчихэд гарахад бол гааг баха. Тэгээс хөөрхөн нөгөө нэг дахиагаа нөгөө авчирсан штэ. Тэгээ хөлдөөгчөндөө хийцэн. Тэгээд эндээсээ бас жоох нэг аваад энэ чи одоо миний 7 хоногийн хоол шүү дээ. Даваа тал шүү дээ. Тэгээд өнөөдөр эндээс нөгөө худалдаа авалт зүгээр 2 юм авсан, 3 юм авсан ш. Тэгээд одоо хоол итгэхэд байгаа болохоор амираа жаргалт болсон. За, миний хоол болсон. Дахианы жоохон махтай өндөгтэй сонгонтой. Бүрсч салгалтай. Гэтэ үнэхээр та нар чаддсан байна. Үнэхээр 25. Гэхдээ би одоо ингээ амин чанараа угаад өнөөдөр бас оройн Таиландыг үзэх болохоор би нэг идээд тухтай жоохон суумаар байна. Тэгэхээр та нар бүгдээр доор уулзъя тэхүү. Гэхдээ үнэхээр та нар бол энэ камераар бол гайхалтай дагдсан байна. Яам гоё юм байна. Йоо сайхан өрөө минь. Йоо. Сайхан буудал минь. Йоо. Ямар их явба. Йоо. Бурхан минь. Нойр хамгийн чухал шүү. Хүмүүсээ. Унтах боломж гарвал унтчихл байх. За хоол идэнэ. Өлсөж шүү. Шинэ буудал ирсэн. Хизээ язааны манайхан ирээд энэ нөгөө спонсоруудынхаа бүтээгдэхүүнүүдийг тавьчихсан. Амин чанар энэ ч байна. Golden Gobi шоколад энд байна. Silonia ч одоо skin care хийх арьс арчилгааны бүтээгдэхүүн гэх юм байна. Poca-гийн кофе, iced tea. Poca ч Японоос гаралтай Сингапур бүтээгдэхүүн шүү. Ашгүй будааг шах жижигхэн шанахтай байна. Шөлөө хийх сав каструл гэдэг үстэй. Бид нар ч одоо каструл юу хайруулын тавг байна. Болж ийн. Даус перц ба шүү дээ. Тос байна. За. За нөгөө хөрхөн жижигхэн хүнсэнтэй гарганаа. Хөргөчн дотор ч ярина. Нэг уург уугаад кофе уучвал яа гэм бол 1 литр ус буцалгаад хамгийн түрүүнд
амин чанараа унаа. Амин чанарын би энэ 80% уурагт пептидийг задлцсан. Уг нь намайг энийг ч гэсэн задлж болно гэсэн. Өсөж байна. За ямар ч ус хоол хийж идье. Би ерөөсөө маш хурдан болдог нөгөө хоолол юм штэ. Ердөө амархан. Энэ шүлээ өмнө хийж идчихсэн. Ер нь нөгөө түргэн шуурхаа болдог учраас их амар байдгийг. Энэ манай 25-ын бас их гой буудлууд олжээ. Орсон буудлууд маань бүгдээрээ галтгооныхоо хэрэглэлтэй байж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юуг ярих уу? Тагин Бауэр брендийн нөгөө хоолноос гарсан давсыг би хэрэглээгүй. Ингээд хадгалсан байсан. Одоо хэрэглэнэ. Тийш бэлгийн давсан сонгоно. Лаосын захаас бэлгийн давсан сонгоно шүү. Энэ аян ёстой амраа. Юм ч тэгэл одоо амар л болоодох юм да. Халуун дээр нь усыг тавьчих. Угаасаа би өөрөө цэвэрлэхээс хойш. Тийм ээ. Жохон давсчи. Йой бүр арааны шүлсэг очоод. Будаа хшаах гэсэн чинь. Будаа хшаахыг хүлээх гэж твичгүй нэ. Хөө. Янцтай. Оо ямар гоё юм бэ. Йоо. Энэ хоолноос залхачлаа гэдээсэн чи юу залгах вэ? Ямар гоё юм бэ? Oh my god. Уурагч уусан л да. Одоо нөгөө хоол идчихэд яриад байгаа учраас. Йой, цадцсан чинь бүр гармааргүй болоод, хөдөлмөргүй болоод. Тэгэх бах зарим хүмүүс гайхаж байгаа бах. Помидортой шүлээ уучаад цадаадах ингээд. Та зүгээр нэг хийгээд үзээрэй заяа. Амар амархан. Помидороо хэрчээд эхлээд ер нь бол тос байвал ингэдэй. Өөр материал байх юм бол гоё. Том сонгон нөлөө штэ. Ягаан сонгон. Тийм ягаан сонгон хэрчээд тосонд нь шараад заяа. Тосондоо шарангуудаа тэр сонгон дээр помидорыг нэмж хийгээд помидорыг жоохон шарчдаг байхгүй юу. Тэгээ бүр зөөлрөөд ингээд шарагдаад гоё болонгууд нь дээрэс нь усыгээд нэлээд буцалгана. Тэгэнгүүт шүл чинь ийм ягаан улаавтар туяатай ягаан болоод эхэлнэ. Тэгэд ягаан болоод эхлэнгүүт нь дээрэс нь юугаа хийчихнэ. Өндгөө ингээд багаар хийж агаад ингээд хутгаад хийчихнэ. Тэгэнгүүт өндөх чинь ингээд том нэг дор юм барьцалцсан биш. Ийм салс шиг ийм салсан болно. Тэгээд тэрийгэ буслаж ангуудаа дээрэс нь давс хийгээд давсан дээрээс жоохон илсэн чихэр хийчихдээ. Жоохон илсэн чихэр. Яг илсэн чихэр хийхгүй ч байсан болно. Давсаа бол өөрийнхөө амтлагаагаараа өөрт чинь таалагдах хэмжээнд тэгээд идээд үзээрэй заяа. Тэгээ будаа агшаагаад будаатай ичвэл яасан ч. Тэгээ гол нь ирүүл хоол шүү. Өлсөж ядарсан хүнд ямар ч хоол үнэхээр л хамгийн амттай санагдаж байгаа нь ойлгомжтой. Магадгүй энгийн үед бол нэг их тоохгүй хоолч энэ аяллаа дунд жинхэнэ жаргал болж байгаа байх. Үннийг хэлэхэд өлсөж явхад ямар ч хоол амттай санагддаг. Энийг ачаалттай үед манай хоёр оролцогч хоол тэжээлийн хязгаарлалттай, удаан хугацаанд ядарч сольдох магадлалтай тул өдөрт авах ёстой уураг, эрдэс бодисоо амин чанар уургаар нөхөж байгаа. Харин амттай Golden Gobi шоколад сэтгэлийг сэргээж, эрч хүч өгч Poca цай кофе амны цангааг тайлж сэргээш болж байгаа нь талархуу штэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Бауэр цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл.
ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ улс, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана. Манай аялын компани чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, төвөг соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэлд үлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явж байгаа. Очин газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л тоо. За тэгээд та бүхэн ийшээш явах та travel sim. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 кансуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Гоцлонгийн өх, эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус, үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Сингапурын номер 1 кофе Poca. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Сингапурын номер 1 кофе Poca. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх, мисэр бус, үүдэл эсээр гэрэлтэн. Цилония. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Шөнийн Бангкокийг үзгээ сууж байна. Шоу маань эхэлж байна. Тэгээ нойр хүрээ дээр ахаа нэг Poca очих байлаа. Сая уусаж дээ манай найруулагч. Уусаж торно. Кофе сайн уудын чи хар кофег нь ууж байгаа. Тийм үү? Би чадахгүй кофе уугаа. Тэгээ. Сүлт айстиг нь ууж байна шүү.
Айчиг нь уу. Бас нойр үрээд. Харин сайн нөө жоохон төгжрээд машин жоохон ингээ манарцсан. Халуун байгаа болохоор. Оо явуулчлаа хөтлөж шүү. Энэ зөв энэ хардаа чинд одоо бүхий олтой юм байна заяа. Одоо тийшээ гээд энэ онгоцон дээр байгаа хүмүүс оочрч байна. Тэгэхэд бид хоёрын сууж л байна. Та нар бас Тэгэхээр тэрийг идэж болохгүй юу? Болохгүй шүү дээ яа. Нойл орчих тэрийг тэндээ зогссон гэж чивлээ. Гэтэ зүгээр би сая хоолоо идчихээ гарсан. Би харнаас айгу гоё хоолоо идчихэд маш их цатгалан байна. Бүр амар цатгалан байна. Би ерөөсөө турахгүй байх юм. Гэхдээ нөгөө шоколад идээд бас би ч өсгөрөө. Гордон го би идчихээд байгаа шүү. Амар гоё юм байна. Ямар ч гоё ийшээ мишээ хараад. Тайландын Бангкок ч мөр амар том хот юм байна уу? Яг жуулчтай зориулсан бүр ингээд шоу ертөнцийн бүр ингээд амар хөгжсөн байгаа байхгүй тий. Тийм баха. Аялал гэдэг зөвхөн гоё зураг үзэсгэлэнт байгаль биш юм аа. Зарим өдөр нь ядарч туйлдна, мөнгөө тоолж суuna, өлсөж явна. Бүр хоорондоо муудалцах үе ч гарна. Гэхдээ яг тэр хүндхэн мөчүүдийн дараа үлддэг дурсамж хамгийн үн цэнтэй байдаг. Таиландын үн ханш анх бодсноос өндөр санагдсан ч сайн хайж, зөв сонголт хийж чадвал боломжийн зүйлс цөөнгүй байлаа. Харин манай хоёрын хувьд мөнгө бүрээ тооцоолж, багахан зүйлээс хүртэл жаргал мэдэрч яваа нь энэ аяллаа хамгийн бодит хэсэг болов. Хүн нэг л амьдрна. Тийм болохоор аль болох олон газар үзэж, өөр соёл мэдэрч, өөрийгөө шинэ орчинд сорж үзэх хэрэгтэй юм шиг. Учир нь аяллаа төгсгөлд үлддэг зүйл нь зарцуулсан мөнгө биш, харин зам дээр туулсан мөчүүд, хамтдаа инээсэн дурсамж, сэтгэлд үлдсэн мэдрэмжүүд байдаг шүү дээ. Энэ үдэш манай хоёр оролцогч BJ Travel-ийн хөтөлбөрийн дагуу усан онгоцны аялалд гарч, Бангкокийн хамгийн үзэсгэлэнтэй шөнийг мэдэрч, амьд хөгжмийн хэмнэл, гэрэлтсэн хотын өнгө, голын намуухан урсгал, энэ бүхний дунд Барса Оги хоёр хүртэл аяллаа ядаргаа, өлсгөлөн, стрессээ хэсэгхэн ч болов мартан бүжиглэж, инээж, энэ мөчийг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан юм. Ястаа бүр гайхамшигтай. Буудалтай үлдээгүүдээ одоо баяртай. Бангкок хотын ингээ голоор энэ том мөрнөөр ингээд яг голоор нь аялд юм байна. Тэгээ ингээ гадаанаа хүмүүс нь хоолтойгоо би яг хоолоо идчихээ гарсан болохоор санаа зовлтгоо. Ястаа сайхан байна. Тамираг орж явах үед чинь бас 21,000 чинь бас мөнгө байжээ. Гэхдээ яг хүн бол ингэж бол амьдрч чадахгүй. Тий. Яг 10 хоногт бол нэг өлсөж өгчихгүй хүн шиг бол болох юм байна. Гэхдээ энэ чинь хамгийн гол нь уух юм орохгүй. Бензин тос орохгүй. Тэгээд нөгөө нэг байрлах байр орохгүй. Зөвхөн өдрийн 2 хоолой бэлтчихээ гэхээр бол өлсөж өгөхгүй хүн шиг яг 10 болгон чинь. Одоо ер нь бол ингээл нэг сайхан ямар гоё юм бэ хараач тээ. Вау. Дараагийн оролцогч нар тандаж нэг л юм хэлээ. За. Явах газраа, явах маршрутаа сайн судлаарай л гэж хэлээ да. Хүсэж байгаа. Угаасаа бүр яг Таиландд ирэх юм бол бүр энэ усан онгоцон дээр илүү их Арманчиг орчин дээр баяр хөттэй хоёулахнаас суугаад явмаар байна.
Амьдрал бол аялал юм, дурсамж юм, бижи travel. Аа. За үнэхээр гоё аялал байна. Явж. Үнэхэрийн гоё аялал байна. Үнэхэрийн гоё хоолтой, гоё хөтөлбөртэй, гоё байна. Гэхдээ энд бол ер нь яг хосууд явах хэрэгтэй юм байна. Эхнэр нөхөр хоёр, найз охин, найз залуу хоёр тэ эсвэл хосуудаараа нийлээд. Тэгэхгүй болохоор одоо ямар оогийн бит хоёр нийлчээд энэ ч одоо романтик лаад байлтаа нь биш. Одоо хамгийн сонин нь одоо нөхрийнх нь найз. Тий. Нөхрийнх нь яваа. Тий. Бас баярхуу чинь намайг онгоцны буудлын дээр загсан шүү чамайг. Тэгсэн. Тэгээ яасан бэ? Би сая жоох ичээл явж байна. Өсөж гараад үжиглээд байгаа. Тэгээд оги чинь та бүжил гэдэг юм намайг. Зүгээр сууж байгаа нь. Тий. Мөн мөрөөрөө хамгаалаад ингээд усруу унчих үедээ гэж хажууд нь ингээд. Энэ аялал бол үнэхээр гоё юм энэ. Энэ хотын голоор ингээд орой яваад дуулаад хөгжим тоглоод энэ дээр бүжиглээл хүмүүс гоё вайн зай нуугаад амттай идэл хоол идэл данч би эцэнгөө Мөнгө өсөхгүй. Тэгэл та. Маргааш дөрөвч нь уулз би энэ хоол хийж өгөх байх. Тэгэл та. Хүүшээ. Өнөөдөр оройныхан даалгаварт амжилтсан юм. За ингээд нэг айлгаад байгаа шүү. Мөнгө өсгий. За тэгээ өсгий. Чадсал мөнгөтэй болно шүү. За. Окей. Хоол идэх юм биш үү тэмцээн нь? Мэдхгүй. Тэгүүлстэй амар идэж. Хин хамгийн олон бөөргөр идэх вэ энэ гэж биш үү? Тийм тэмцээн зохиолдоо та. Тэгвэл бас гоё штэ. Гэвч 21,000 шоуны аялал хизээч удаан тайван үргэлжилдэггүй. Хамгийн жаргалтай мөчийн дараа хамгийн хүнд сорилт ирдэг гэдэг үнэн бололтой. Яг энэ үед ерөнхий ивент тэтгэгч Biji Travel-ийн зүгээс манай хоёр оролцогчдод мөнгө өсгөх шин даалгавар өглөө. Гэхдээ энэ удаагийн сорилт тэдний төсөөлж байснаас хэд дахин хэцүү байв. Тэд төрөл бүрийн далайн гаралтай амьтад идэх ёстой. Зарим нь бүр амьд. Харахад хүртэл эвгүй идэх тухай бодхоос ч хальширмаар зүйлс тэднийг хүлээж байна. Одоо хэд бит хоёр хуруудаад хожигдсан даалгавраа хийх юм байна. Тэгээ бит хоёрыг ямар даалгавар хийхийг одоо мэдэхгүй л байж байна. Тэгээ юу болох гээд байна. Мэдхгүй нөө. Тэгээ хідэн төгрөгч өгөх юм бүү мэд. Ямар ч мөнгө чинь нэмнэ л гэж хэлсэн. Энэ дотор гэхээр одоо яах гэдэг бол ийм олон үнэтэй бол. За хуруудад одоо хоёулаад хийх юм. Ганцаар уу? Ихтэй сүүл гэдэг нь ямар ч учиртай. За. 1 2 3 За би ихлэхэр боллоо. Явъя. Яах гэж байгаа юм бол? Йой. За та сууч. Ремент. За, айдын тавдгууд. Гэтэ энийг бол энэ өнөөдрийн манай даалгаврууд хэрвээ та интерес Oh my god. 好吃。一天3美金。好吃。 It's okay, my friend. Don't worry. За, okay. Энэ юу юм? Наач 8 л. Энэ хилэнц торхоо. Энэ юу юм? Энэ одоо ингээд за хорхоо байна. Энэ юу юм? Наач амьд жарахаа. Хөдөлж байгаа зү. Тэрхээ. Энэ юу юм? Наач нь загсан юм да. За иди. My friend, where are you from? In China. China. Wow. Which city? Xi'an. Sichuan. No. Sichuan. Sichuan. I know. Chengdu. Oh yes, I know it. Chengdu. Ой. It's nice. Okay. Дурж болох юм уу? Болно. Чөлөөтэй. Би 5-6 төрлийн хоол байгаа. Oh my god.
Энэ гоё. Гоё. Энэ чи яаж идэх юм бэ? Oh my god. Энэ чи яаж идэх юм бэ? Эцэн шүү. Эцэн. Хоёрыг идлээ. Гурвыг идлээ. Гоё өстэй. Энэ одоо юу юм бэ? Энэ одоо юу юм бэ? Энэ царцаа байж таараа. Энэ одоо юу юм бэ? Энэ цохоргоо. Oh my god, энэ одоо юу юм бэ? Пэ базар дайр их минь. Энэ юу юм бэ? За энийг стамарахгүй байна. Бүгдийг идэх юм уу? Би 3-ыг идсэн. 1 2 3 4. Энийг идсэн шүү дээ. Тий 4. Гого. Oh my god, энэ юу юм бэ? Чи амьд өштэй. Чи амьд байна. Энэ амьд өштэй. Okay. Nice. Оо. Nice. Оо. Very. Үнэн гоё юм байна. Thank you, my friend. Thank you so much. Самар хойно. Самар хойно. За нэгдүгээрт иддэг хүн монголчууд 8 айлж байна. 8 айлж дайжгүй. Энэ гоё амттай байна. Хамгийн эвгүй харагдаж байгаа юм. Тий. Энэ гэхдээ амьд байна. Амьд байна. Заама. Дагуур амьдтай байна. За. Thank you, my friend. Thank you so much. Ямар тач Барса бууж өгсөнгүй. Нүүрний ховирл, дотор мухаарах мэдрэмжээ нууж чадахгүй байсан ч зориг гарган өмнөө тавьсан далан гаралтай бүх зүйлээс идэж чадлаа. Түүний энэ зориг тэсвэрийг үнэлж BG Travel-ийн зүгээс 140 баат гардуулан өгч мөнгийг нь өсгөлөө. Магадгүй хэн нэгэнд энэ мөнгө бага санагдаж болох ч 21,000 шоуны энэ аялал дээр бол манай хоёрын хувьд үнэхээр үнцэнтэй. Даалгавраа амжилттай биелүүлсэнд 25 дугаар суугдлээс идэх эрхийг өгч байна. Йоо, өнөөдөр ч арай сайхан өдөр үгүй юу? За ямар даалгавар юм те. Амар нууцлын зэрэгэлтэй. Чадах юм болоо да. Би таарч хэлсэн штэ ямар муухай. Би угаас чадахгүй гэж хэлсэн штэ. Би угаас ёо. Би ахаа танаас гомдчихлоо. Нэг эндээс нэг сонгож ич юм уу? Зургуулангаас нь. Оо. Энд чинь ардаа даалгавар заяа. Тэнгүүд хоёр хүнд ингээ ижилхэн даалгавар өгч байгаа шүү дээ. Гэтэ чи нэг хүнд нь амар давуу талтай. Яагаад гэвэл Барсах бүр бүх төрлийн дадаан өөр янз янзыг мэдэж чаддаг хүн.
Би бүр юу ч хийж чаддгүй хүн. Тэгэхээр эн чинь нэг хүнд нь илүү давуу талтай ингээд даалгавар болж байгаа байхгүй юу? Би та нарт угаасаа аим гомдчихлоо. Би угаасаа анханасаа бүр яаж чаддгүй гэж хэлээ үсттэй. Ёо, би бүр ингэж угаасаа бүр чадахгүй штэ. Би хизээч угаасаа бүр загснаас өөр босч юмэг бол энэ юу юм? Энэ ингээд даалгавар тэр хүнд нөгөө өрсөлдөгчд маань амар давуу талтай даалгавар байна. Тэгтээ сайн ер нь харахгүй байх хэрэгтэй байна. Зөв. Би тэгтээ амар гомдож байна за. 25-нд дөө. Би 25-нд ахиж над руу яриул би та нарын уцыг авчихгүй. Барсах болохоор ингээд Япон айгуу орноор явахдаа тэгээ дээрэс нь өөрөө би эзэж голдгүй янз янз мэддэг гэж таанч хэлсэн. Би болохоор эхлэхдээ хэлсэн. Би ингээд одоо загсал багсаг идэж чаднаа бусдын чадахгүй гэж хэлээ үстэй. Хоёр хамгийн гайгүй гэсний нэтлээ. Чи юу яриад байгаа юм? Энэ чинь амьд байсан чи хар. Та өөрийгөө бадсан чи наа чи хөдлөөд нь штэ. Йоо та ингэм бол амар муухай шүү. Тэгтээ нэгтлээ барьсан даалгавар байна. Нэгтлийнхаа оролцогч давуу болсон даалгавар байна. Йоо за энэ зүг харахгүй л үзчих. Йоо чадахгүй угаасаа. Баур хийцтэй цагаар шангина. Бау за ингээд 21 шоу нэтрүүд. Баярлаа. Энд баяр уу. Ямар ч бүгдээрээ угаасаа амар муухай. Хөө ёо дотор муухай, дотор бэлгүнжээ. Энийг яг ингээд хүмүүс үзээд ингээ амар амархан юм шиг ирнэ. Угаасаа миний чаддаггүй болохоор бүр ингээд амар энэ бүр миний амар айдаг амт. Би Азнаас юм хилэнцтэйс би могоноос амар айдаг. Тэгээ одоо энийг ингээд энэ талын ингээд бүр амар юм бэ та нар. Гэтэ би ингээд идэж чадсандаа өөртөө бүр амар баярлж байна. Яа тэгэхээр царцаа нарай ойр. Царцаа нарай хөөхөө. Харин Огигийн хувьд энэ даалгаврыг харангуутаа л царай нь тэр чигтээ хувирч орхисон. Огиг буруутгах аргагүй. Зарим хүмүүсийн хувьд ийм төрлийн хоол харахаас ч эвгүй байдаг шүү дээ. Тэр тусмаа амьд далайн амьтад иднэ гэдэг зүгээр нэг үлсгэлэнгийн асуудал биш. Жинхэнэ айцаа давах сорилт байлаа. Гэхдээ манай хөөхөн Оги үнэхээр дайчин юм а. Эхэндээ хитэнтэй эргэлзэж нүдэн анин суусан ч эцэст нь харахгүй л бол идчихэж магадгүй гэсэн шийдэлд хүрч зориг гарган даалгавраа биелүүлж чадлаа. Айж байсан ч бууж өгөлгүй өөрийгөө давж чадсан нь магадгүй энэ аяллаа хамгийн том ялалтуудын нэг юм а. Огид ч мөн BJ Travel-ийн зүгээс 140 баат өгч мөнгийг нь өсгөлөө.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аягалав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүү нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Сингапурын номер 1 кофе Poca. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахин халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Эслэгтэй халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх аль мэд дүрлцэх амт. Булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясах хуульч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Гоцлонгийн өх. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca. Сингапурын номер 1 кофе Poca. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Ясаа чадахгүй болов уу яа? Сайн авсан уу? Авсан. За одоо хойлоо очиод цайгаа ууя. Гэтэ яг тэгэл идсэн л биш үү? Болоо штэ. Гол нь ингээд би ингээд харчаа гайгуунуудын идчих юм бол тал мөнгөний надад авчиг гэсэн чинь эхэлсэн байхгүй. Тэгээ 3 амрын үлдээч гэсэн чинь үгүй ээ бүгдийг идчихэж мөнгө аавна гэл тэгэл гомдсон. Тэ чи идсэн үү? Сайн л штэ лөө. Хоёул өнөөдрөөс нь сайхан өдрөө найлаа цаг. Хоёул цайтай, мөнгөтэй. Одоо маргааш хоёул биеиндээ хоол хийж өгнө штэ. Жимс идэх үү? Идсэн үү? Яа энийг идчихэл хамаг амтан дарагдчих чинь ямар амар юм аа. Би хамгийн амар найлсан. Нэг зэлцгэнсэн нэг амар муухай мессеж юм гом. Чи гоё амттайсэн. Би яасан гэж бүгднгийн сайхан халуун ногоон дүрж байгаа л амтыг амтагдахгүй болгоод. Оо таа. Би тэгээгүй юм биш үү? Тэгээ би тэр хорхоонууд ба штэ. Тэр хорхоонуудыг чи авч байгаа шүү зайлгцсан. Би тэгвэл бүр хазаад амтлаад байсан юм уу? Надад эргэлзсэн 2 юм байсан. Хилэнцэд торхоо. Тэгээ нөгөө юм жижигхэн юм амьд байсан ш тэр. Яа. Тэд нар чи амьд тэр жижигхэн чи. Би тэр чи хамгийн түрүүнд харахгүйгээр аваад ингээ амар их авандаа гэж ажлаа идсэн. Чи амьд. Хөөе наад хүмүүсийн бурхан руу болчихгүй. За явцгаая. Явъя. За.
Манай Огид маань өдрийн турш айгүй сайхан байсан. Өглөө бол би яг Оги шиг царайтай байсан. Орой бол Оги бид хоёрын байр солигдлаа. Тэгээд энэ чинь оройдоо юу вэ? Мөнгөтэй. Дээрээс нь хийцтэй, борцтой, цайтай. Миний чи амьд байсан биш. Тийш амьд байсан шүү дээ. Би таард гомцсон за. Одоо маргаашийн дугаараас би таард дуурахчгүй. Гэхдээ харин чаавч гайгүй даалгавар өглөө шүү. Хоёулын энд дуул муул гэсэн бол яг уу, мөнгө олно гэсэн бол яг уу. Тэр чинь гайгүй шүү дээ. Юу ярьж байгаа? Тэрний оронд сууж байгаад энэ дэлхий дээр хаа нэгтэй хүмүүсийн идэвхтэй юм идлээ шүү дээ. Аимшигтай юм аа. Хэцүү л байсан. Гэхдээ чинь тэгээ сайхан биш. За бүгдээрэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Би явж унтлаа за. Энэхүү Таиланд дахь манай хоёрын эхний өдөр өндөрлөж байна. Өглөөнөөс орой хүртэл мөнгөө тоолж, үн ханштай тулалдаж, өлсөж, ядарч, бас инээж бүжиглсэн урт өдөр байлаа. Гэхдээ энэ өдрийн хамгийн том сорилт нь мөнгө өсгөх даалгавар байлаа. Барса дотор мухаармаар хоолнуудыг давж чадсан бол Огийн айдсаа ялж өөрийгөө даван тууллаа. Мөнгө өссөн үү? Өссөн. Харин үүнээс илүүтэйгээр тэдний тэсвэр зориг 2 өссөн өдөр байлаа. 21,000 реалити шоуны аялал цааш үргэлжилсээр. Дараагийн дугаараар уулзъя. Одоо би юу ч ярихгүй. Яагаад? Одоо би та нартай юу ч ярихгүй. Яси. Одоо би өөрийгөө аваад явцгаач болчихлоо. За. Би мөнгөтэй хүн шүү. Оги бол одоо ингээд баг 5 хонцоод энэ агаар дасахгүй. Би бол дасцсан. Яа нэг юм хүнээс илүү гарчих гээд байна. Дөрвөн бат. 110, 14 бат гэдэг чинь 180. За ингээ 200 баат байна.